Сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөрхэн дадал хаяг дээр контент бүтээгч анх баяр миний биеэр цааш үргэлжилж байна. За энэ удаагийн дугаараараа би та бүхэндээ зөвхөн нүүрний арьс арчилгаа биш, биеийн арьс арчилгааны талаар ярилцъя гэж бодлоо. Тэр дундаа хэрхэн толгор биеийн арьстай болох талаар ярилцгаая. За хамгийн түрүүнд бид бүхэн яагаад бидний арьс гуйждаг талаар бол мэдэх нь зүйтэй болов гэж бодож байна. За бидний арьс бол байглаасаа биеийн гэлтгүү нүүрний арьс маань ч гэсэн 28-аас 30 хоногт бол нэг удаа шинжлэгдэж идэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр доороосоо шинэ арьснууд бол үүсч идэг. Гадаргуу дээр нь байгаа тэрхүү арьс маань бол үхэгдсэн эсүүдээ гэсэн үг. За мөн дээрэс нь арьс хуурайших, нарны нөлөө, хүүтэн салхитай цаг агаар, мөн дээрэс нь харшил эсвэл арьсны өвчнөөс болоод арьс бол гуйчих нь илүүтэйгээр түргэн хугацаанд бол илүү хэмжээгээр бол үүсч идэг гэсэн үг. За хэрвээ та яг одоо арьсаа анзаарах юм бол яг хэрвээ гуйжуулалт хийдэггүй бол бидний арьсан дээр strawberry skin буюу ерэн жоохон бэржгэр арьснууд бол үүссэн байдаг. Өнөөдөр бүгдээрээ яг тэрхүү арьсыг хэрхэн гоё толгор болгох вэ гэдэг талаар бол авч хэлэлцэх гэж байгаа. За хамгийн түрүүнд бид бүхэн тогтмол шүршүүрт орох хэрэгтэй. Арьсаа тогтмол цэвэрлснээрээ биеинд байгаа тэрхүү хөлс, тос зэрэг тэрхүү бохирдлыг арилгах боломжтой байдаг. Өдөр тутамдаа хэрвээ та шүршүүрт орохдоо халуун усанд ордог бол одоо зогсоогоорой. Аль болох хүйтэн бүлээн усанд орох нь бол зүйтэй. Мөн дээрэс нь зөөлөн биеийн савн буюу миний байнга та бүхэндээ хэлж байдаг pH нь тэнцвэртэй биеийн шингэн савныг бол хэрэглэх хэрэгтэй байдаг. За хамгийн чухал хэсэг бол мэдээж биендээ скраб буюу гуйжуулалт хийх хэрэгтэй. За ингэснээрээ нөгөө үхсэн байгаа эсүүд маань унах боломжтой байдаг. 7 хоногтоо 1-2 удаадаа бол арьсандаа гуйжуулалт хийхэд бол зохимжтой байдаг. За хэрвээ та гэрийн нөхцөлд өөртөө биеийн скраб хийх гэж байгаа бол давс, кофе, сахартай хольж нийлүүлээд мөн бага зэрэг зүгийн балны имэд өгөх юм бол гэрийн аргаар хийсэн DIY буюу скраб үүсгэх бол боломжтой байдаг. За дараагаар нь би та бүхэндээ бүр илүү их ойлгомжтой тайлбарлахын тулд энэ зүйлийг бэлдэж ирсэн байна. За энэ маань өөрөө юу вэ гэхээр dry scrub буюу хуурай гуйжуулалт гэж бол нэрлэгддэг. За энд бол зураг нь харагдаж байна. Тэгэхээр энэ бол яг биеийн арьсыг гоё толгор болгож өгөхөд хамгийн хэрэгтэй байдаг зүйлсүүдийн нэг. За үүнийг та яаж ашиглах вэ гэхээр хамгийн түрүүнд усанд орохоос өмнө мэдээж таны бие бол хуурай байх хэрэгтэй. Ус бол хүргэж болохгүй. Яг энэ барзгар байгаа хэсгээр нь биеийнхээ арьсан дээр зөөлөн гуйжуулалт хийгээд өгнө гэсэн үг. Бүх биеийнхээ хэсгээр нь. Мөн таны хэрвээ булчин жоохон чангарсан байх юм бол зарим нь энэ dry scrub бол ардаа ийм бэржгэр хэсэгтэй байдаг. Энэ хэсгээр нь жоохон зөөлөн хэмжээтэйгээр ингээд цохоод өгөх хэрэгтэй. Ингэснээрээ тэр хэсгийн булчин сулраад тайвширч өгөх боломжтой байдаг. За хангалттай энүүгээр массажлаад бүх биеийнхаа хэсгийг энүүгээр үрээд өгсөн бол яг байнандаа дүүргэсэн байгаа тэрхүү усандаа ороод 15-аас 20 минутын дараа шууд ийм спонжоор биш таныг аль болох иймэрхүү материалтай спонжийг ашиглаарай гэж зөвлөе. Яагаад гэвэл энэхүү спонж нь яг тэр биен дээр наалцсан байгаа мэдээж бидний үхэгдсэн эс байгаа түүн дээр нэмэгдээд тос байгаа. Тэгэхээр тэр зүйлсүүдийг бол шууд савн салгаж олж чадахгүй. Яг иймэрхүү материалтай спонжийг хэрэглэж өгснөөрөө бага зэрэг даралттайгаар ингээд дараад өгөх юм бол одоо жишээ нь бас энэ дээр нэг тийм арга бол техник бол хэрэглэгддэг. 2 удаа хурдан татлаа 3 дахьыгаа маш удаан татна гэсэн үг. Хэрвээ та яг энэ техникээр хийж өгөх юм бол таны арьсан дээр байгаа тэрхүү илүүдэл, бохирдол, тослог, тоос маань бол арилж өгнө. Хэрвээ та анзаарч исэн бол биеийн үхсэн эсүүд бол маш олноороо тэгж гарч ирдэг шүү дээ. Яг энэхүү спонжийг ашиглах үед. За энэхүү 2 степийг хэрэглэснээ дараа та өөрөө за хангалттай санаар гуйчихлаа гэж бодох юм бол хамгийн сүүлийнхэн шат нь энэхүү спонж байгаа. Та энэхүү спонжондоо өөрийнхөө хэрэгэлдэг pH тэнцвэртэй биеийнхаа шингэн савнаасаа хийж агаад хөөсрүүлээд тэрхүү хөөсөр нугааж өгнө гэсэн үг. За мөн дээрэс нь тэрхүү strawberry буюу ийм бэржгэр байгаа арьсаа арилгахаас гадна арьсныхаа өнгийг бас бид бүхэн сэргээхийг хүсдэг шүү дээ. Биеийн арьс маань ч гэсэн гоё цайвар те өнгөлөг байвал маш гоё байдаг. За энэхүү яг хөөсний шатан дээр ашигладаг энэ спонжийг ашиглахдаа та дээр нь гликолик acid буюу AHA-нээс 1-2 туслыг тусаагаад өгөх юм бол тэрхүү хөөстөө нийлээд ерөнхийдөө таны арьсны өнгө нийлэн цайрж өгнө гэсэн үг. Одоо дээрэс нь зуны улирал болох гэж байна. Биеийнхаа хэсгүүдийг ил гаргасан хувцсыг өмснө. Тэгэхээр одоо тохооныхоо хэсэгт бас харалсан байдаг. Альс суг мөн өвдөг хэсгээр бол баг зэрэг харлалт үүссэн байдаг. Тэрхүү хэсэгтээ хэрвээ санаа зовж байгаа бол яг одоо та бүхэн энэхүү аргыг тушаад үзээрэй гэж хүсье. 2-7 хоногийн хугацаанд бол тууштай хэрэглэх юм бол үр дүн бол маш өндрөөр гарч ирдэг байгаа. За мэдээж түрүүн биеийн арьс одоо холцруулах гэдэг юм уу тэрхүү асуудал маань чийг дутагдсанаас болоод үүсдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлийн степ буюу хамгийн чухал хэсэг маань бол маш гоё биеийн арьстай гуйчихсан байгаа тийм үү. Тэгэхээр үүний дараагаар усанд орж гарч ирснийхаа дараа өөртөө байгаа хамгийн сайн чийг өгдөг биеийн лошныг түрхээд өгөөрэй. За мөн дээрэс нь эсвэл кокосын ойлыг бас хэрэглэж өгч болдог байгаа. Арьс арчилгаа болон гоо сайхны булангийн маань ивент тэтгэгчээр Солонгосын Inari брэнд маань хамтран ажилладаг байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа.
Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа, баяртай.